Орой мэнд хүргэе үзэгчдээ MBC-ний ус мэдээллийн хөтөлбөрийн лагу гарагийн дугаар хэлж байна. Мэдээллийн товчонд анхаарлаа хандуулна. Манай аймагт хүүхдийн гидсний хямрал суулгалтын өвчлөл их байна. Увс нуур тис голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хурал боллоо. Арсад газар тариалан эрхэлдэг айл өрхүүдийн хатлангийн талбай руу мал орох тохиолдол их гарч байна. Эдгэр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Энэ жилийн хувьд манай аймгийн хэмжээнд хүүхдийн гидсний халдварт болон суулгалт өвчний өвчлөл их байна. Энэхүү өвчлөлийн үүсгэх шалтгаан болон анхаарах зүйлсийн талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их хэмжээс тодруулж зөвлөгөө мэдээллийг авлаа. Хүүхэд суулгах юм уу болжиж их хэмжээний ус эрдэс давсаа алдах учраас шингэн алдалт үүсдэг. Энэ алдсан шингэнийг тухай бүр нөхөхгүй бол шингэн алдалт нэмэгдсээр хүүхдийн аминдч хүрх аюул тулгардаг байна. Суулгалт өвчнөд хүүхдийг зөв сайн хооллохгүйгээс тэжээллэг өдөс гидсний ханаар шимэгдэх нь багасч хүүхэд турдаг. Туранхай хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч өвчнөд өртөмтгий болж хүүхэд суулгалтаар удаан өвчлөх олон дахин өвдөх тусам турдаг байна. Сүүлийн үед бол суулгалт өвчин нэлээд илбэг байгаа. За энэ нь болохоор яг вирусын шалтгаантай суулгалт, мөн халдварын нингийн шалтгаантай суулгалт гэж байгаа. Мөн ходоод гидсний одоод гидс хямралсантай холбоотой үүсэж байгаа суулгалтууд бас их байгаа. Тийм. Тэг яг манай тасгаар бол хэвтэн имжлүүлж байгаа хүүхэд бол яг суулгалтаар хэвтэж байгаа хүүхэд бол цөөхөн байгаа л да. Энэ болохоор бид нэг нэгээс доош насны тэгээ шингэн алдалт ихтэй, хордлого ихтэй хүүхдүүдийг хэвтүүлж байгаа. Бусад одоо том хүүхдүүдийг харьцан гайгүй хүүхдүүдийг бол хүлээ авах дээр эмчилгээ хийгээд уухаар им бичээд буцаж давтан үзлэг товлоод тэгж явуулж байгаа. Тэгээ бас яг шингэн алдалтай суулгалтаас гадна бол бас цусан суулга өвчин аягүй их байна. За цусан суулга өвчин нь бол нөгөө шигээл гээд нянгаар үсгэгддэг халдвартын суулгалт байхгүй юу? Цустай баадаг. За энэ өвчин яагаад халддаг гэхээр бүхэр гараар дамж халдж байгаа аман бас нөгөө идж байгаа хоол хүнсний тийм ээ эрүүл ахуйн байдал алдагдсан муудсан хүнс эцэнтэй холбоотой бас суулгалт аягүй их өсөж байгаа. Яг суулгалт гэдэг маань юу юм бэ гэх юм бол хоногтой 3-аас дээш удаа эмгэг холцтой баахыг хэлж байгаа. Эмгэг холц гэдэг маань ус байж болно, цус байж болно. За баасны тоо 3-аас олон удаа тэгээд устай юм уу цустай бааж байгаа тохиолдлыг бол суулгалт гэж үзнэ. За суулгалтаар өвдсөн хүүхдэд бол хамгийн ихний ээлжинд бол шингэн эмэг маш сайн уулах хэрэгтэй. За шингэн уух зүйл маань гэх юм бол буцалсан ус байж болно тийм. За шингэн хавцай байж болно. Эсвэл шингэн сэлбэх тосны уусмал гэж байдаг. Тэрийг уулгаж болно. За нэгт нь бол шингэн мах уулгах нь байна. Хоёрт нь бол суулгаж байгаа хүүхдийн хоолыг сойжлохгүй байна. За хоолыг бол өмнө нь яг идчихсэн хэмжээгээр нь ерөөхдөө өгнө хоолыг тийм. Тэр нь бол нэг заавал тийм элдв янзын шавсан хоол моол ч юм уу тийм хоол өгөхгүй бантан каша бол яг өмнөх шигээл өгнө гэсэн. За тийм байгаа юм. За хэрэв хүүхд чинь олон удаа устай байгаад тийм ээ. Олон удаа устай байгаад хүүхд нь султаад хит унтаадах юм бол яралтай эмнэлэгт хандна. Тэгэх юм бол шингэн алдалт үүсч эхэлж байна гэсэн үг. За тэгээд эмчид үзүүлээд эмч бол тухайн үед нь за яг хэвтэх заалттай бол хэвтүүлэн эмчилж байгаа. За гайгүй байх юм бол эмчилгээг зөвлөж өгөөд тэгээд явуулдаг байна. Суулгалт нөгөө халдж байгаа маань болохоор нөгөө өтгөн мөр амны замаар гэж халддаг байхгүй юу? Энэ маань одоо хүн бааснасаа буцаагаад гараа угаахгүй байснасаа болоод бохир гараад хоолнд идснээс болоод халдвар аваад байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр хажуу хавьд нь тийм суулгалтаар өвдсөн хүн хүүхэд байх юм бол одоо бус эрүүл хүмүүс бол гараа сайн угаахгүй байх юм бол аяг тавгаа сайн угаад цэвэрлэхгүй байх юм бол халдах магадaltaй. За тэрнээс гадна бас хоол хүнсний аюулгүй байдал бол маш чухал байгаа. Хонсон хоол идүүлэхгүй байх тийм ээ. Одоо янз бүрийн йогурт, хугацаанд дууссан бүтээгдэхүүнүүд бас хэрэглэсэндээ холбоотой бас аюул суулгалт үүсэж байгаа. Мэргэжлийн эмчийн зүгээс та хүүхдийнхээ биеийн байдлыг ерөнхийдөн ажиглаж байх шаардлагатайг анхаарууллаа. Суулгалт хүндрэх тусам хүүхдийн орчны сонирхол муудаж, унжгар болдог, нүдэн хонхоос эсхийг хараараа шингэн алдаагүй хүүхдийн нүдний хонхор дүүрэн байдаг, зулаагийн гараараа зөөлөн тэмтэрч үзэхэд шингэн алдаагүй бол зулаан ясгүй хэсэг болон ястай хэсгүүд нь нэг төвшөнд байдаг. Мөн хүүхдийнхээ уруул омголцсон эсэх, шингэн зүйл ууж байгаа эсхийг ажиглаж байх шаардлагатай. Шингэн алдаагүй хүүхэд юм нэхэж уухгүй уруул хэлнэ. Чигтэй байна. Хэвлийг хэсгийн арсыг нь зөөлөн чимхээд үсгэд шингэн алдаагүй бол арсыг нь чимхээд тавихад 2 секундын дотор тэнийх ёстой. Баасанд нь цус болон цусны судал байгаа эсхийг ажиглаж байх шаардлагатай гих зэрэг зөвлөмжүүдийг өгч байна.
Сингапур дахь Монгол улсын элчин сайдын яамтай хамтран Монгол-Сингапурын вебинар бизнес хэлэлцүүлгийг эх сарын 10-нд зохион байгуулахар төлөвлөжээ. Хэлэлцүүлгээр хоёр орны бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, Сингапураар дамжин Монголын бизнес эрхлэгчид зүүн өмнөд Аз, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрэх талаар хөндөг юм. Бизнес цахим уулзалт зүүн программыг ашиглан англи хэл дээр явагдах бөгөөд энд тээвэр аялал жуулчлал, хэвлэх үйлдвэр, боловсрол, дэд үдэц бөөний худалдаа, мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий цахилгааны үүсгэр болон цахилгааны станц, галт тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүний үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник, инженерийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, импортлогч, худалдааны салбарын бизнес эрхлэгчдийг урьжээ. Үүний өмнө Монгол-Сингапурын хамтарсан Irina Solution компани хоёр орны бизнес эрхлэгчдийг хамтарсан экспорт хөрөнгө оруулалтын чуулганыг өнгөрсөн онд манай улсад зохион байгуулсан юм. Чуулганд дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Сингапур тойрын бизнесийг эхлэхийг зорж байгаа бараа бүтээгдэхүүнээ Redmart, Amazon, Alibaba зэрэг дэлхийн топ худалдааны сайтуудаар борлуулах хүсэлтэй байгаа Монголын аж ахуй нэгж компаниуд оролцсон юм. Irina Solution компани Сингапурын инкубаторын цуврал бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн бизнес инженерийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг юм а. Улсын их хурлын гишүүн Абу Бакер Казахстан улсаас эх орондоо буцах хүсэлтэд иргэдэг татан авах асуудлаар Шадар сайд Солбаатартай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн сарын 7-нд Улсын онцгой комиссд хүрүүлсэн албан бичгийнхээ хариуг тодруулж, иргэдийн санал хүсэлтийг уламжлан Казахстан улс руу дахин нислэг үлдэх товыг тодорхой болгох талаар Улсын их хурлын гишүүн Абу Бакер байр суурь илэрхийллээ. Шадар сайд Солбаатар Монгол улсын засгийн газраас дэлхийн улс орнуудаас иргэдэд татан авах ажлыг үргэлжлүүлж байгаагаа хэлээд энэ сард буюу Казахстан улс руу нислэг үлдэх албан ёсоор хэлжээ. Казахстан Орос улсад бүр өвчлөл ихсэж нөхцөл байдал хүнд байгаа учраас иргэд авчрахаас өмнө эрчим тэмцэлгээний орны хүрэлцээ, эмчлэх нөөц бололцоог сайтар бэлдэх хэрэгцээ шаардлагатай талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн яам Улсын онцгой комиссд зөвлөж байгаа учраас энэхүү татан авах ажиллагаагаа төр удаашруулад байгааг танилцуулсан байна. Иймд Казахстан улсад байгаа иргэдийг хүлээцтэй амтхыг Шадар сайд хүсжээ. Дашрамд дурдхад иргэдийн дунд Танзан, Бүгд найрамдах Турк улс зэрэг улсаас дамжин Орос улбаны улс руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч иргэдийг тойрогдуулж байгаа тул зөвхөн албан ёсны их сурвалжаас мэдээлэл авахыг анхаарууллаа. Улсын онцгой комиссэд 7 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж хичээлийн шинжилгээг ирэх 9 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр шийдвэрлсэн билээ. 9 дугаар сарын 1-ээс цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хичээл, 9 дугаар сарын 14-өөс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, 10 дугаар сарын 5-наас ихтэйд сургууль, коллежийн хичээл эхэлнэ. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах бөгөөд сум баг тусахны сургууль танхимаар аймгийн төв нийслэлийн сургуулийн 3 өдөр танхимаар 2 өдөр теле хичээл цахим хэлбэрээр орно. Боловсрол шинжлэх ухааны спортын яамнаас төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ихтэй сургуулиудын төлбөрийг сар улирлаар хийж болох зохицуулалт хийн хэмээн мэдэгдсэн билээ. Энэ жил 150 мянга орчим оюутан ихтэй сургуульд суралцах бөгөөд 2020-оос 21 оны хичээлийн жилд бүх ихтэй сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ. 2020-оос 21 оны хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургуулийн үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа юм. Ерөнхий боловсролын төрийн өмчийн 140, төрийн бус өмчийн 117, нийт 257 сургуулийн үйл ажиллагаа явуулснаас төрийн өмчийн сургуулийн 7001 бүлэгт 254,466, төрийн бус өмчийн сургуулийн 1905 бүлэгт 37,992, нийт 8,906 бүлэгт 292,458 сурагч хамрагджээ. Үүнээс бага боловсролын түвшинд 162,284, сөр боловсролын түвшинд 88,729, бүрэн дунд боловсролын түвшинд 41,445 суралцагч хамрагдсан байна.
Өнөөдөр монголчууд хайнгу байна, гудамжаар зөрөх хүмүүсийн ихэнх нь амны хаалтгүй. Хятадын Ухаан хотод анх дэлгэрсэн коронавирусын тархалтад дэлхийн өнцөг булан зөөвөрлөгдөж байна. Амны хаалтаа зүүж ариун цэврийг сахих зааврыг өнгөрсөн 1-р сараас эхлэн эрүүл мэндийн яам засгийн газар холбогдох байгууллагуудаас өгч төр засгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Гэвч цаг агарын дулаан байхад тусам монголчуудын анхаарал суларч амны хаалтаа зүүхгүй хэнэггүйцээр хүүхдээ дагуулсан амны хаалтаа зүүгээгүй иргэд олширч гудамж талбайд хөл хөдөлгөөнд өсөж байна. Энэ бол цар тахал Монгол дотроос коронавирус халдварлаагүй гээд тайвшрах асуудал огт биш. Гэхдээ маргааш юу болохыг хэлж мэдэхгүй. Өвчин тахал үхэл зовлон монголчуудын үүдэн дээр отоод сууж байгааг санах хэрэгтэй. Амны хаалт зүүгээгүй нэгнээс учрыг нь тодруулахад халуунд амны хаалттай явах хэцүү байна. Амны хаалтаа гэртээ орхисон гэж хариулж байна. Амны хаалт зүүгээгүй хүнийг нэг хэсэг адалдаг байсан бол одоо анхаарал татгаж болжтэй. Өнгөрсөн 1-р сард амны хаалт олдохгүй нүдний гэм болсон. Харин одоо гудамжинд зарж байгаа амны хаалтыг худалдаж авах хүн ч олдохгүй байна. Цар тахлын үед төрийн анхааруулга санамжийг зөрчиж амны хаалт зүүхгүй яваа иргэнд хариуцлага тооцъё гэхээр зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Бусад хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тахал баян ядуу гэж хэнийгч ялгахгүйтэй адил Монгол улс дотроос коронавирусын халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан тэнийг үйлдэлээс болж нийт хүн амын эрүүл мэнд үндэсний аюулгүй байдалд асуудал үүсч болзошгүй. Тиймээс хүн бүр ухамсартай байж аюул төвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна. Дэглэм мөрдөөгүй цагт хичнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө Европын орнуудаас хангалттай харсан билээ. Цагдаагийн байгууллага 2019 онд мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99,313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хураан авч хэрэглэгчид хүрэх нийлүүлэлтийг хязгаарлаж гэмт үйлдэлийг таслан зогсоожээ. 2019 онд хураан авсан бодисыг 2017 онтой харьцуулахад 4.3, 2018 онтой харьцуулахад 3 дахин өссөн. Бодит үр дүнг гарган ажилласан байна. Үүнээс химийн гаралтай болон тусгай аргаар боловсруулан гаргаж авсан мансууруулах бодис нийт 7477 грамм хураан авсан бол 2018 онтой харьцуулахад 4.3 дахин өссөн байна. Түүнчлэн улсын хилээр мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн нэвтрүүлгийг завдсан 18 гэмт хэргийг илрүүлж 7 төрлийн 4118.2 грамм мансууруулах сэтгцэд нөлөөт бодис буюу ойролцоогоор 66934 хүний нэг удаагийн хэрэглээний бодисыг хураан авчээ. Харин мансууруулах сэтгцэд нөлөөт бодисын агуулмжтай эм бэлтгэл тэдгээрийн түүхий эдэг хууль бусаар ашиглах гэмт хэрэгүүдэд эдмөрийн баримтаар хураан авсан эм бэлтгэл бодисын хэмжээ 2018 онтой харьцуулахад 18% өссөн байна. Цагдаагийн байгууллага 2019 онд мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99,313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хураан авч хэрэглэгчид хүрэх нийлүүлэлтийг хязгаарлаж гэмт үйлдэлийг таслан зогсоожээ. Дараагийн мэдээ. Увс нуур Тэсийн голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хурал боллоо. Уг хурлаар Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны 2021 онд дуусах менежментийн төлөвлөгөөний биелэлт болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна. Увс нуур Тэсийн голын сав газрын захиргаа Увс нуур Тэс голын сав газрын хүрээнд усны нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоо, түүний үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулах чиглэлээр ажилладаг тус байгууллага 8 дугаар сарын 5-наас 13-ны өдрийн хугацаанд Увс нуур Тэсийн голын аль сав газарт хамаарах сумуудад явж ард иргэдтэй ярилцсан аялал жуулчлалын шинэ маршрут тогтоох, Швейцарын хөгжлийн агентлагийн төсөл хөтөлбөрүүдэд тухайн бүс нутагт амьдардаг айл өрхүүдийг хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болсон байна. За тэгэхээр энэ дээр Увс нуур Тэсийн голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралдаа явагдаж байна. Тэр өдөр 8 сарын 5-наас 8 сарын 13-ны дуустал энэ үйл ажиллагаа явах юм аа. Тэгэхээр өнөөдөр бид хурлаараа энэ Увс нуур Тэсийн голын сав газрын менежментийн төлөвлөгөөний биелэлтийг ярилцаад 2021 онд дуусах менежментийн төлөвлөгөө дууссаны дараа цааш шинээр боловсруулах менежментийн төлөвлөгөөндөө санал аваад за мөн одоо нутгийн иргэдийн аялал жуулчлалыг дэмжих томоохон Швейцарын хөгжлийн агентлагийн төслүүд Увс нуур Тэсийн голын сав газрын дагуу амьдардаг айл өрхөд хэрэгжих юм.
энэний маршрутуудаа боловсруулах ийм асуудлыг хэлж байна. Ингээд маргааш бид нэр Тэс сум зүүнгов Харгас баруун дөрвөн Завхан аймгийн Завхан тэс Баян тэс Асхат цэцэрлэг Хөвсгөл аймгийн цэцэрлэг Цагаан улсумаар ингээд яваад тэнд бол нэгдүгээрт бидний менежментийн төлөвлөгөөний биелэлтийг ард иргэдээр хэлэлцүүлж санал аваад мөн одоо аялал жуулчлалын маршрутыг боловсруулахад бас ард иргэдийн санал аваад ард иргэдийн дунд одоо байгууллагынхаа үсийг хайрлан хамгаалах, байгууллагын хайрлан хамгаалах сурталчилгаагаа хийгээд ингээд ажиллах юм аа. За энэ хугацаанд бол одоо Тэсийн голын Оросын холбооны улс руу ордог, Оросын холбооны улсаас бусаж гарч ирдэг хэсэгтэр болно. Булаан нуруунд дээр байдаг Тэсийн голын ихэнх хэсэгтэр нэг 3 самбар байрлуулах юм ажил байгаа юм. За мөн одоо энэ Тэс голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа 5 одоо аж ахуй нэгж байгууллагад зөөврийн гэр интернет одоо тавьж өгнө. Ийм одоо ажлууд байгаа юм. Ингээд одоо 8 сарын 12-нд хамгийн сүүлчийн арга хэмжээ Тэсийн голын эхэн дээр болоод Завхан аймаг, Хөвсгөл аймаг, Увс аймгийн одоо энэ Тэсийн гол дагуу амьдардаг ард иргэдийн томоохон одоо тийм нийтийг хамарсан ажил зохион байгуулагдах юм. Тэгээд энэ бол ерөнхийдөө Тэсийн голын монголчууд гэдэг нэг том төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд одоо хийгдэж байгаа ажил юм аа. Энэхүү ажлын үр дүнгээр Увс нур Тэс голын дагуух айл өрхүүдийн өрхийн амжиргаанд тодорхой дэмжлэг болохоор онцлогтой юм а. Дараагийн мэдээ Улаангум сумын 2 дугаар багийн нутаг Арсайд газар тариалан эрхэлдэг ард иргэдийн хадлангийн талбай руу тус бус нутагт зусаж байгаа Түргэн Сахил сумын айл өрхүүдийн мал урж ургацыг сүйтгэх явдал их гарч байна. Иймээс тус бус нутагт зусаж байгаа айлууд малаа сайн анхаарч байхыг Улаангум сумын 2 дугаар багийн захиргаанаас анхаарууллаа. Дараагийн мэдээ Улаангум сумын 2 дугаар багийн нутаг Арсайд газар тариалан эрхэлдэг ард иргэд хувийн эзэмшлийнхэн хадлангийн талбай руу айлын мал орж ургац сүйтгэд байна гэсэн гомдлыг багийнхаа удирдлагуудад их хэрүүлсэний дагуу 2 дугаар багийн удирдлагууд ажлын хэсэг байгуулж тухайн бүс нутагт орсон суудаг айл өрхүүдэд сануулга мэдэгдэл хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Гэсэн ч энэ ажил үр дүнгээ өгөхгүй ард иргэд малаа алдан хадлангийн талбай руу оруулах явдал гарсаар байгаамаа. За сайн байцгаана уу телевизж байгаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай Улаангум сумын 2 дугаар баг маань бас газар тариалангаар нус ордог Арсаад газар тариалан эрхэлдэг иргэдээс санал хүсэл гомдол ирсний дагуу бид нар Арсаад газар тариалан эрхэлдэг иргэдийн талбай руу мал дайрчин гэсэн иргэдийн санал хүсэл гомдлын дагуу Улаангум сумд ажлын хэсэг байгуулагдаж одоо өчтөр ажиллаа. Энд маань одоо энэ манай 2 дугаар нутагт амьдарч байгаа Түргэн сум, Сахил сумын одоо айлуудын мал одоо хатангар маш ихээр дайрч байна. Тэгээ өчтөр одоо газар дээр ажиллаж бас тургуулаар хэмж авч ажиллаа. Тэгээ нийт иргэдэд одоо анхааруулж хэлэхэд одоо хадлын тал руу анх удаа одоо малаа оруулвал одоо Улаангум сумын ногоон байгууллагын орсон малын тоогоор одоо нэг бод малыг 50000-аар тургаж арах хэмжээ авч ажиллаж байгаа. Цааш давтан нь оруулвал зөрчлийн тухай хуулиар тухайн иргэнийг 100,000 төгрөгөөр тургах. Тэгээд дээр нь тухайн хадлангийн талбараа дайрсан одоо хадлангийг тухайн иргэний нөхрөл одоо хохирлогоо болгож өгөх гэсэн одоо тургуулан арах хэмжээ авч ажиллах учраас иргэд тав хүн бас малаа хариуцлагатай байхыг одоо анхааруулж байна. Энэ бас тухайн хүний хөдөлмөр хүч одоо 100 жи явж хийсэн бүтээлийг нь бас нэг шөнө ороод одоо адуу мал дайраад өгчүүлээс иргэд маань нэлээд хохирч байгаа учраас иргэд тав хүн бас малаа хариуцлагатай одоо байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Зуны 3 сарын турш хүч хөдөлмөрөөр зарцуулан байж ургуулсан өвсөө малд идүүлж сөөдгүүлэх нь тариалан эрхлэгчдэд маш хохиролтой байгаа тул тухайн бүс нутагт орсон суудаг малчид мал бүхий айл өрхүүд малаа тогтмол хараа хяналтаа байлгаж бусдтай хохирол учруулахгүй байхыг Улаангум сумын 2 дугаар багийн захиргааны зүгээс анхаарууллаа.